Мал аж ахуйн гаралтай түүхийн эдийн нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс шир ноос ноолорон түүхийн эдийн гүн боловсруулах түвшнийг ахиулах, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Дархуул аймгаас тос хөдөлгөөний хүрээнд 3 зээлдэгчид 1.3 тэрбум төгрөгийн зээлийн 417 сая төгрөгийн батлан даалт гаргаад байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх хүнүүдээр Дархуул аймагт ажиллаж, цагаан алт үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлэгч Дархан Нэхий, Хатан Эвэл хайрхан, Timeless компаниудын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Цагаан алт үндэсний хөдөлгөөний үр дүнд дараах үйлдвэрүүд тоног төхөөрөмжөөр шинжлэх, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна. За ингээд манай 2012 онд ингээд үүсгэн байгуулагдаж ирсэн. Дархуул аймгийнхаа Шаран гол суманд үүсгэн байгуулагдаж ирсэн. За өнөөдөр манайх ингээд 2025 он гэхээр ерөөхдөө 13 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан байна. Анх эхнэр үтэрийн анх эхлүүлж ирсэн компани өнөөдөр ингээд 22 хүн яг үйлдвэрийн байран дээр ингээд яг тасралтгүй ажиллаж байна. За одоо жишээл Улаанбаатар хотод менежер, борлуулагч нэтрэ гэдэг бол манайх 30 төгсөн ажилчинтай байна. За манайх ерөөхдөө нодлон өдрийн 50 ос гутал үйлдвэрлэдэг байсан. Цагаан алт хөтөл Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөрт хамрагдсанараа манайх үйлдвэрийн хүчин чадлыг нэг дахин нэмээд өнөөдөр манайх 7 хоногийнхаа нэг өдөр амардаг, бус өдрүүдэд дандаа үйлдвэрлэл явагддаг. Энэ дотроо манайх өдөр 100 хос гутал үйлдвэрлэдэг болж нэг дахин үйлдвэрлэх хүчин чадлыг нэмж чадсан. За тэгээд тоног төхөөрөмжүүдээ бүгдийг шинчилсэн. За тэгээд параметраа эргэлтийн өрөнгөө бол маш их сайн нарийн хэмжээгээр татаж аваад өнгөрсөн жил манайх 22 мянган гутал үйлдвэрлээд одоогийн байдлаар 12 мянган зарцсан. Нийтдээ 60% борлуулалтыг хийцэн явж байна. Ерөнхийдөө сезон бол гутал зарагддаг сезон хэдий 11 сарын 1-ээс 12 сарын 21 хүртэл байдаг. Энэ хугацаанд манайх борлуулалт үйлдвэрлэсэн гутлаа бүрэн зараа дуусчихна гэсэн төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эсгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдааны Timeless компани маань 2007 онд байгуулагдсан. Анх байгуулахдаа бид нар зорилго маань юу байсан бэ гэхээр зэрэг ажлын байрыг нэмэгдүүлэх, мөн одоо эсгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргах гэсэн ийм одоо зорилготойгоор байгуулагдчихсан. Одоо бид нар 19 дахь жилдээ Норвегийн Това компанитай хийсэн гэрээнийхээ дагуу экспорт хийж жилдээ 25-30 мянган шахаа болон эсгийн олбог, эсгийн улирч зэрэг эсгийн бүтээгдэхүүнийг экспортлсон 50 гаруй ажилтнтай ийм одоо үйл ажиллагаа явуулдаг компани юм аа. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлц бүхийн санаачилсан цагаан алт хөтөлбөрөөс 235 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээл нь болохоор зэрэг бид нар малчтаас авж байгаа ноосныхоо одоо гарцыг одоо нэмэгдүүлэх, малчтынхаа одоо үнийг нэмснээр мал маллах урам зоригийг нь бас дэмжиж өгөх, мөн одоо малаа малснаар одоо үр өгөөж нь ямар одоо гайхалтай юм бэ? Монгол ахуй соёлоо үргэлжлүүлэн авч явах энэ соёлыг бас бид нар дэмжиж өгөх юм одоо маш сайхан ач холбогдолтой зүйл боллоо гэж харж байгаа. Нөгөөдөгөө бид нар цагаан алт хөтөлбөрийн зээлээр түүхийн эдийнхаа нөөц бусад асуудлаа шийдснээрээ өөрийнхөө одоо үндсэн санхүүгээс бид нар ажилчдынхаа одоо ажлын байрны одоо орчныг сайжруулах, мөн зах зээлийнхаа одоо багтаамжийг одоо нэмэгдүүлэхийн хэрээр бүтээмжтэй ажиллах одоо тэр одоо ажиллагаанд мөнгө санхүүгээ зарцуулах. За 3 дугаарт нь гэвэл бид нэр татварын хоримлогдсон өрнөөсөө одоо гарах тийм ээ. Энэ арга замуудад маш сайн одоо дэмжлэг болж байна гэж харж байгаа. Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр арьс шир ноос ноолор боловсруулах үндэсний үйлдвэрүүд арилжааны 10 банкаас жилд 6-аас 9% хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээлийг 2 хүртэлх жил, хөрөнгө оруулалтын зээлийг 4 хүртэлх жилийн хугацаатай авах боломж бий болсон. Өнөөдрийн байдлаар нийт 474.7 тэрбум төгрөгийн 158 хяналтын гэрээ байгуулагдаад байна. Малын гаралтай түүхийн эдийн үйлдвэрлэлийг боловсруулалтыг одоо дэмжих хүрээнд бол Улсын хурлын 63 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын хүрээнд бол 4 үндсэн үйл ажиллагаа за 27 одоо үйл ажиллагаа явагдахаар бол төлөвлөгдсөн байгаа. За 4 үндсэн үйл ажиллагааны хүрээнд бол хууль эрх зүйн орчныг сайжруулах, за үүнд бол 6 үндсэн одоо хууль байгаа. Одоо нэгдүгээрт нь хөнгөн үйлдвэрлэлийн тухай хууль, хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, за ингээд бус нь одоо татвар гайлтай холбоотой одоо ийм одоо 6 хууль байгаа. За хоёрдугаарт нь бол экспортыг мэдээж зах зээл экспортыг дэмжих хүрээнд бол үйл ажиллагаа явуулах байгаа. За мөн одоо түүхийн эд буюу одоо малчтаас үйлдвэр хүртэлх одоо боловсруулалтын түвшин, за хариуцлагатай одоо түүхийн эд байх ёстой гэсэн ийм одоо энэ хүрээнд байгаа. За цагаан алт үндэсний хөдөлгөөн хэрэгжээд дөнгөж одоо энэ 2025 оны эхний үйлдвэрлэлээс ахуулаад хэрэгэлсэн. За бодлогын хүрээнд болон одоо мөн санхүүжилттэй аль алингаар нэгэж одоо нэгдсэн одоо цогц одоо хөдөлгөөнийг бол хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр 2025-аас 28 оны хугацаанд нийтдээ 2.2 их 80 төгрөгийг одоо
үйлдвэрлэгчид хөнгөлөлтөө зээл олгож байгаа. Энд бол 6-аас 9% хувиар 2-4 жилийн хугацаатай зээл олгож эхэлж байгаа. Тэгээ үр дүнгийн хувьд гэх юм бол хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар 2025 онд бол 36.5%-аар өсөлттэй байна. За 48 мянган ажлын байр нэмэгдсэн байна. За мөн одоо 2025 онд Монгол улсын эдийн засаг 5.6% өссөнөөс 3.6 нь бол энэ хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар байна. Энэ бол маш том үзүүлэлт байгаа. Ийхүү цагаан алт үндэсний хөдөлгөөн орон нутгийн үйлдвэрлэгч хоршоод малчтын төлөөлөлд чухал нөлөөг үзүүлж байна.